зөв одоо амьдрахын тулд ийм завгүй амьдрал бид нар амьдарч байгаа нэгэнтэй хүлээн зөвшөөрөө. Тэгээд яаж илүү одоо хит их одоо цаг хугацаа зарцуулахгүй хэрнээ жижигхэн одоо дадал зуршлаа бид нар амьдралынхаа одоо 50 байдлыг бүрт аваад илүү төвлөрөлттэй, илүү хаз жаргалтай, баяр баясгалантай амьдрах вэ гэдгийг тухайн өдөртөө яаж хадгалах вэ гэдэг аргыг зааж өгсөн байна. Тэгээд mindfulness гэдэг номны талаар ярилцсан. За энэ ном маань болохоор Lowry J. Cameron гэдэг хүний бичсэн ном байгаа. За Lowry J. Cameron гэдэг хүн болохоор өөрөө mindfulness буюу санамсрын бясалгалын багш. За тэгээ манлайлалын зөвлөх хүн байгаа. Тэгээд энэ номдоо болохоор өдөр тутмын амьдралд бид хэрхэн одоо оюунаа төвлөрүүлж яаж илүү тухайн одоо цагтаа байж эерэг сэтгэл одоо бясалгалын одоо аргуудыг ашиглаж төвлөрлөө өндөр болгож тайван байж баяр баясгалыг одоо өдөржингөө хэрхэн өөртөө хадгалах вэ талаар ярьдаг. За гол санаанууд буюу дадлуудад маань юу орж байгаа гэхээр өглөөний их хэсэгт болохоор за өглөө юу хийх вэ гэхээр за өглөөний хэсэгт юу орж ийн гэхээр өглөөнийхөө зорилгыг тодорхойлно. За энд болохоор тухайн одоо өглөө босонгуудаа шууд бид нэг ингээд бүх одоо хийх ёстой зүйлүүд бол толгойд автоматар ороод ирдэг. Тэгэхээр хамгийн түрүүнд хийх ёстой ажил болохоор зорилгоо тодорхойлно. Тэгээ энэ дээр зохиогч маань юу гэж хэлж байгаа гэхээр бид нар өглөөс эрэнгүүтэл ингээл толгойроо төтөдөг маш олон асуудал шийдэх ёстой зүйл орж ирдэг учраас эхлээд сэрэнгүүтээ одоо гүнзгий ямсгаа авах гэж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь та сэрээд орондоо байхдаа гүнзгий ямсгаа авах ёстой. Энийг бол туршиж үзсэн маш хэрэгтэй санагдсан. Яагаад гэвэл бид нар яг л сэрэнгүүтэл за дээд болж олъё. Өнөөдөр чи юу хийх вэ? Ажил юу вэ? Гэр юу вэ гэл маш олон зүйл орж ирдэг байхгүй. Тэгэхээр тэнгуут нь шууд зогсоогоод за нэг би 5 удаа нэг яг үнэхээр ямсгалтай төвлөрөөд гүнзгий ямсгална гэж ямсгалчин гэсэн үг. Тэгэхээр ерөөхдөө бол 5 удаа гүнзгий ямсгална. Тэгээд ямсгалж байхдаа юу ч бодохгүй зөвхөн ямсгалж байгаа тэр үйл явдал дээр л төвлөрнө гэсэн үг. За үүнийхээ дараа бол зорилгоо тодорхойлох нь. Тэгээд дээрээс нь талархлын мэдрэмж маш чухал гэж байна. За би бол эхлээд талархлаа бол хийдэг. Тэгэхээр эхлээд бүгдээрээ номны дагуу биш зүгээр яг эхлээд талархал хийвэл зүгээр санагддаг. За хамгийн багадаа нэг 3 талархал хийх гэсэн. За үнэхээр хэлхийг хэцүү байх юм бол за өнөөдөр ирүүл сар бол байгаадаа талархаж юм. Тухтай орчинд амьдарч байгаадаа талархаж юм гэдэг жижигхэн зүйл байсан ч болно. Эсвэл гэр бүлийнхэнтэй хайртай хүмүүстэй байж болно. За танаа зорилгоо тодорхойлъё. Яагаад би ингэ зорилгыг хоёрлоо оруулж үг гэхээр зорилго бодонгууд л шууд нөгөө нэг бусад ажил стресс одоо юу гэдэг янз бүрийн юмнууд хүний амьдралын юмнууд л ороод ирнэ гэсэн үг шүү дээ тийм. Тэгээд өглөө ерөөсөө ингэж эхлэе гэж өдрийг эргээр эхлэнэ, зорилгоо тодорхойлно. За эрэг эхлэнэ гэдэг нь хаана орж иг гэхээр ерөөсөө энэ талархал дотор орчиж байгаа. Талархал нь өөрөө эрэг одоо сэтгэл зүг бэлдэж эхэлт юм л дээ тархинд. Дээрээс нь сүүлд бас нэг намнаас сонсон чинь нөгөө бүтээлч байдлыг нэмдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энгийн юм шиг боловч өдөржингөө бид нар маш гоё эрэг болгоод бүтээлч байдлын маань нэмээд тархи маань илүү юм эрэг одоо бүтээлч болчт юм байна л да. За өглөөний хэсэг бол нэг юм хөө байна гэсэн үг. За өдрийг харах юм бол за өдөр үеийн ажил хийж явах та. За ажил хийж явахдаа бид нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн. Бас нэг өөр ном дээр юу гэж гарч ирсэн гэхээр юм олсон дээр алхаж байгаа юм шиг. За одоо нэг циркийн зүйлбэрүүд өгдөө шүү дээ. Ингээ олсон дээр алхдаг. Тэрийг төсөөлнө гэсэн үг. За энд ингээ хүн олсон дээр алхаж чинь гэж бодъё л да. Ингээ мод барьж алхдаг тий. Тэгвэл энэ олсон дээр алхаж байхдаа энэ хүн өөр зүйл бодож болох уу? Болохгүй зөвхөн анхаарлаа 100% төвлөрүүлж ийж энэ өндрөөс унчихгүй нөгөө улс руу явна шүү дээ тийм. Яг энтэй адилхан байдлаар бид нар олсон дээр алхаж байна гэж төсөөлөх хэрэгтэй юм л да. Олсон дээр алхах. За энийг ингээд толгоонд төсөөлөд алхаад хийгээд одоо хийж байгаа үйлдэл болгоно гэсэн. Компьютерийн хард сууж гин үү, алхаад явж гин үү, хоол идэж гин үү. Тэр ажил дээр хийж байгаа өдөртөө хийж байгаа болгон дээр л ингэж анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн. За энэ болохоор эхнийх нь бол ингэнэ. Хоёрт нь болохоор богино завсарлагаар төлөвлөе. За энэ дээр бол янз бүрийн ланх техникүүд байдаг. Гэхдээ ажил дээр бол ихэвчлэн 90 минутаа төвлөрж ажиллаад тэгээ нэг хэсэг
5-10 минут ч юм уу хэдэн минут завсарлах боломжтой. Тэрүүгээрээ завсарлахаар бас нэлээд ачаалттай үед үл илүү тохиромжтой юм шиг санагддаг. Яг өөр зөндөө олон аргууд байдаг л да. Бидний ярьсан нөгөө помидоро арга гэл 25 минут ажиллачаа 5 минут амрах ч юм уу. Тэгж болж ивэл болно. Гэхдээ их ачаалттай үед нэг жоохон 25 минут чинь маш богино хугацаа шүү дээ. Жоохон суужсэн л амрах болчдөг. Гэт хань нөгөө анхаарал маань бас хэцүү байдаг зарим үед бол. Тэгэхээр 90 минут сууна гэдэг бол одоо ерөнхийдөө бол нэлээд удаан сууна гэсэн үг. Тэгээ их зүйл гарна. Тэгээ нэг хэсэг амраад явах юм бол илүү бүтээмж талаас илүү өндөр болох гэсэн. За энэ 90 минуттай бол тэгээ зөвхөн ажил дээр л зөвхөн нөгөө олсон дээр л төвлөрнө гэсэн үг шүү дээ. Хийж байгаа зүйл дээр юм. За олон ажил зэрэг хийхээс зайлсхийх хэрэгтэй гэж байгаа. За энэ бол ойлгомжтой. Хүний тарих бол угаасаа нэг удаадаа нэг зүйлд 100% төвлөрч чаддаг. За энэ дээр мэдээж хүмүүс бодож байгаа. За эмэгтэйчүүд чинь ингээд 3-4 ажил хийгээд байдаг шүү дээ. Хүүхд дараад ажиллаа хийгээд тэг гэрээ зэрлээд ингээд бизнес хийгээд байдаг тэгвэл. Яг үнэхээр та тэгж бодож ивэл тэхээс өөр шаардлагатай байх юм бол тэгж болно. Гэтэ ер нь бол хүний тарих нэг удаад 100% нэг зүйл дээрээ л төвлөрд юм л та. Тэрийг санаж хэвчдэг гэж юм. Тэгээ энэ дээр бичлэгүүд яваад чинь хүүхдээ ингээд тэрчээд хүүхдээ хайгаад бууддаг. Тэгээ тэр чинь бас тухайн үед оюун санаа нь өөр газар явцсан болоод явцсан байна л гэж юм бас нэг тохиогоод байхгүй. За мэдээж ажил хийж явах үед бол маш олон хүнтэй ярилцах, сонсох шаардлагатай болдог. Тэгэхээр сонсохдоо бас 100% анхаарлаа хандуул. Сонсох чинь бас нэг үйлдэл шүү дээ. Бид нар хийж байгаа. Ялгаагүй л нөгөө олсон дээр алхаж байгаа юм шиг нөгөө хүнийхээ юу хэлж байгааг сонсно гэсэн үг. 100% сонсно гэж юу хэлж байгаа гэхээр зарим хүмүүс л мэдэх бах тий. Одоо нөгөө хариулахыг сонсохгүй. Хариулах гал ингээд бүр ингээд зааж гээл өөрийнхөө юм голоор нь хэлэх гээл ингээд. Эсвэл одоо өөрийгөө ингээд өөрийн бодлоо хэлэх гэдэг тий. Нөгөө хүний ингээд ярен завсрал гэсэн оруулаа эдрийг тухсан гэсэн үг. За дээрээс нь ерөөсөө шүүмжлэхгүй сонсно. Тэр хүн одоо таны сонирхдаггүй зүйлийг ярьж ич болно. Эсвэл таны бүр эсэргүүцдэг дургуй зүйлийг ярьсан ч гэж болно. Тэгсэн ч гэсэн зогсооохгүйгээр шүүмжлэхгүйгээр дуустал сонсно гэсэн үг. Тэр 100% сонсно гэж энийг хэлж байгаа. Ямар нэгэн одоо зүйл бодохгүйгээр шүүмжлэхгүйгээр өөрийнхөө бодлоо одоо оруулахгүйгээр сонсно гэсэн үг. Тэрнийхээ дараа одоо ярих зүйлээ ярих гэсэн. Юу ч жоо төвчээртэй байгаарай л гэж. Ялангуяа насан турш хүмүүсийн хувьд энэ бол хэцүү зүйл байгаад гэсэн санагддаг. За орой бид нэр яах вэ гэхээр за оройныхыг нэг сараар дүрсэлжээ. Орой болохоор за тухайн өдрийнхөө одоо зүйлүүдийг эргэцүүлнэ. За эргэцүүлэх гэхээр нөгөө хамаг асуудалтай зүйлүүдэд бодоод стресстэй суугаарай гэсэн үг бол биш. Тэгэхээр стресстгүй зөв болоод өнгөрсөн зүйлийг тэрийгээр нь хүлээж авах гэсэн үг. Тэр нь болохоор дараагийн хэсэгт гарч байгаа. За энэ дотор юу арах вэ гэхээр уучлах шаардлагатай хүн байвал уучлана. Энэ дотор та өөрийгөө уучлах хэрэгтэй юм аа. Хүн л юм чи одоо буруу зүрх хэлчихдэг юм уу тий санамсргүй хүн гомдоочих ч юм уу. Эвгүй сэтгэл төрүүлэх ч юм уу зүйл байж болно. Тэгэхээр та өөрийгөө уучлана. За би ийм асуудал гаргасан байна. За энэ дээр бол айгу муухай санагдчихээн дараагийн удаа бол ингэхгүй байна. Эсвэл маргааш нөгөө хүнээс уучлалт унаач гэдэг юм. Тэг ингээд сэтгэл зүгээ одоо зохицуулна гэсэн үг ерөнхийдөө бол. За тэг тавьж явуулах шаардлагатай юм бол тавьж явуулнаа. Тавих зүйлүүд ах юм бол тавьж явуулна гэсэн үг. Үнэхээр ингээд хин нэгний одоо танд хандж байгаа хандлагыг ч юм уу таны талаар бодож байгаа бодлыг ч юм уу эсвэл нэгэнтэй болцсон үйл явдлыг эсвэл бид нэр нөлөөлж чадахгүй үйл явдлыг бид тавьж явуулахаас өөр арга байхгүй шүү дээ. Тэгэхээр тийм зүйлүүдээ тавьж явуулна гэсэн үг. За оройд бас нэг чухал зүйл хам гэдэг нь болохоор гар утсан сан гэдэг байна. За энэ гар утас гэдэг зүйл мэдээж одоо бидний амьдралын салшгүй хэсэг гэхдээ орой одоо унтахаасаа нэг ядаж нэг цагийн өмнө гар утсаас хоолой гэсэн үг. Тэгээ оронд нь юу хийх гэхээр нөгөө өөрийнхөө дуртай ном уншдаг юм уу одоо халуусан сууд юм уу тий хүүхдүүдтэйгээ тоглодог ч юм уу тийм зүйлүүд юм. Утаснаас л хоолой гэсэн үг. Тэгээ энэ нэлээд олон давуу талтай. Тэгээ нойрны хэсэг дээр яриад байдаг чинь цэнхэр гэрэл ялгуулдаг учраас бид нарыг сайн унтуулж чаддгүй юм. Тарих нэг өглөө болцсон юм шиг ингээд мэдрэмж аваад сэрүүн байгаад байдаг. Хүний тарих чинь хүнийг ядарсан байх үгүй байдгүй тоодгүй гэж ярьжсэн шүү дээ. Тэгэхээр бид нар эдгээр зүйлүүдийг хийснээрээ сайн унтаж амрах нь сэтгэл санаа минь дээшлэх гэдэг юм гэсэн үг. Тэгээ давуу талууд нь юу болж юм гэхээр мэдээж сайн унтах, sleep сайжирна.
Тэгээ сэтгэл санаа сайжрна гэсэн үг тийм. Ер нь жоох нойр муутай хүмүүс угаасаа л амжирч байдаг шүү дээ. Жохон зүйл ингээд эмзэглээд идэх ч юм уу. Тэр чинь ерөөсөө нөгөө сэтгэл санаа emotion энэ чинь дутуу нойртой үед багасчдаг гэдэг байгаа байхгүй. За харилцааны асуудал байна. Бас бүтэн өдөр жингөл авч хүмүүстэй харилцсан. За тэгээд энэ дээр бол яг түрүүний хэлдэг зүйлүүдтэй адилхан юм гарч ирнэ. Тэрний үг гэхээр сонсохдоо бол 100% сонсно. Тэгээд ярианд болохоор 100% одоо анхаарлаа хандуулна. Ер нь анхаарал гэсэн үг. Одоо TikTok шиг нэг 7-8 секундын анхааралтай болчиход байгаа шүү дээ. Ихэнх хүмүүс тэхгүй бол гэсэн. Ер нь судалгаагаар тэгж гараад байгаа юм байна. Тэгээ ингээд нэг жоохон удаан яриа ч юм уу, жоохон удаан юм цохор ингээд анхаарал нь алгуулах гэдэг. Тэгхгүйгээр аль болох анхаарлаа хандуулах гэж хичээнэ гэсэн нэг хүнийхээ. Энэ дээр бол яг нэг хэд хэдэн техник байна л да. Жишээлх юм бол нөгөө ярьж байгаа зүйлд нь чин сэтгэлээсээ сонирхож тий сонирчилж гэдэг л одоо сонирхож сонсох юм бол анхаарал ч одоо сайжирж ирнэ гэсэн үг. Тэгэхээр үнэхээр сонирхон нөгөө хүн чинь өөрийнх нь тухай ярьж гин үү, ажиллаа ярьж гин үү, юу ч ярьж исэн. Тэрийг ийм зүйл ярьж байгаа маань ийм учиртай байна. Тэрний яд юм бол энэ яд юм бол ингээ илүү сонирхож сонсно гэсэн үг. Сонсохдоо ингээ дотроо тийм учиртай байна, ийм учиртай ингээд 100% анхаарад би ингээ сонсохоор яг хөр нэгдүгээр анхаарал чинь сайжирна, хоёрдугаар таны мэдлэг ч гэсэн сайжирна. Гуравт нөгөө хүнийхээ ярьж байгаа зүйлийг 100% анхаарад биеийн хилэмжээр ч гэсэн тий толгойд өгөх тий нүд мөдний харцгаа бүх зүйл ингээ анзаарч байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн чинь ч гэсэн ингээ ярихдаа улам урам зориг орно. За улмаар ингээ та хоёрын харилцаа чинь сайжирна гэсэн үг. Тэгэхээр мэдээж бид нар ч гэсэн ингээ хин нэгэнтэй ярихуд нөгөө хүн чинь ингээ сонсож байгаа юм шиг гүйч юм шиг ярьж байгаа чинь ингээ уцаа ухаал тий эсвэл өөр тийшээ хараад ингээ тэ нэг ярмаар юм шиг тийм урам зоригтой санагдах уу? Нэг тийм ярьчмаар санагдахгүй шүү дээ. Яг тэр хурал дээр ч гэсэн ажил дээр ч гэсэн ингээ цаг зав гаргаад та ингээ юм ярьж исэн чинь эсвэл бодол санаагаа ингээ илэрхийлж исэн. Эсвэл ингээ ажлаа танилцуулж байгаа чинь хүмүүс сонсохгүй ингээл хоорондоо ярьдаг ч юм уу, доошоо хараад ч юм уу тий. Эсвэл ушаалаа өөр цай маяг аваад ингээ сонсоод байгаа юм шиг үгүй юм шиг ингээ байгаад байвал гой санагдахгүй тий. Тэгэхээр яг бусдын өмнө өөрийгөө тавьж үзгээд байгаа байхгүй бас нөгөө талаасаа. Энэ маань юу гэж хэлээд байгаа юм гэхээр жоохон инэрэнгүй байл гэдэг. Инэрэнгүй байх. Инэрэнгүй байж одоо бусд хүмүүсийн өмнө өөрийгөө тавьж үзнэ гэсэн. Надад нэр ингэж намайг сонсохгүй надад ярихдаа ингэж ах юм бол надад онцгой санагдах юм байна шүү дээ. Тэгэхээр энэ хүндээ бас тийм мэдрэмж төрүүлэхгүй тул би 100% сонсъё, 100% анхаарлаа хандуулъя. Сонсоод бүх зүйлийг ярьж дуусгахыг хүлээе. Тэгээд дараа нь сонссон зүйлийн талаар асууя, өөрийгөө ингэж яриа л дээ. Би наа чинь ингэсэн, би тийм ингэж ах шиг асууя илүү. Сайн ярьсан зүйл чинь тэр нь тийм үү, энэ юм уу гэдэг илүү ингэж асуугаад тийм хэсгийг илүү лавлж хатлаа. Лавшруулж асууж болох уу гэдэг юм уу. Тэг ингээ маш гоё юм. Дулаахан гэдэг чинь тий дулаахан юм баялаг юм яриа өрнүүлэх юм бол харилцаа маань сайжирдаг байна. За энэ дээр бол яг ном дээр бол хамгийн сүүлийн хэсэг юу гарч байгаа гэхээр сорилтууд гэдэг бидний амьдрал дээр гардаг. За тэгээд мэдээж асуудал гарахгүй зүйл гэж байхгүй. Тэр үед яах вэ гэдэг хэсэг гарч байгаа. Энэ бас нэлээд чухал. За энэ дээр болохоор юу гэж хэлж байгаа гэхээр зохиогч маань responding rather than reacting гэж байгаа байхгүй. За тэрний юу гэж байгаа гэхээр хариу одоо үйлдэл үзүүлэхээс өмнө одоо зүгээр хариулаа гэж байна. Энгийнээр бол одоо ямар нэгэн үйлдэл хийх гэдэг шүү дээ бид нар. За үйлдэлээс өмнө зүгээр хариу үг. За би санаа нь юу гэж хэлэх гэдэг нь action буюу үйлдэл хийх гэдэг. Тэрнээс өмнө ихлэ зүгээр хариулчих. Асуултанд нь ч юм уу тухайн зүйлэнд ансвар хариулчих гэдэг. Тэгж орчуулмаар санагдсан. Яагаад тэгэхээр бид нар ингэдэм байл та нөгөө байгалаасаа нэг үйлдэл үзүүлж гэдэг. Одоо энэ бол emotionтэй сэтгэл зүйтэй холбоотой. Одоо уурлаж бухимдахаараа, өөрлөж одоо дайрж ам санагдахаараа ч юм уу тий. Гомдохоор тийм одоо жоохон сөрөг ингэ сэтгэл хөдлөлөд орж ирэнгүүтэй. Энэ дээр ингэ байгалийн одоо аришин буюу хамгийн түрүүнд үйлдэл үзүүлж гэдэг. Танилуу дайрж ам санагдах юм бол та уурлах ч юм уу тий. Одоо өөрийгөө одоо өмөрөх ч юм уу. Эсвэл алдаа ингээд асуудлыг өөр зүйл рүү өөр үйл явдал руу ингээд чиглүүлэх гэдэг. Одоо нөгөө энийг болохоор буруутай хайх гэдэг чинь тийм буруутай хайх ч юм. Өөрөөсөө одоо холдуулна гэсэн. Энд чинь угаасаа аргагүй хүн болгоны хийдэг зүйл. Яг тэгэхээр бид нар байглаасаа л асуудал эрсдэл одоо тохиолдох юм бол хоёр төрлийн одоо хариу үйлдэл үзүүлдэг даа шүү дээ. Fight эсвэл flight гэдэг. Энэ англиар
ингэж нэрлэдэг. Fight гэхэр чинь зодтолно гэсэн үг шүү дээ. Зодтолно үзэлцэн. Flight гэхэр нисэж явна цутна гэсэн санаа байхгүй. Тэгэхээр шууд асуудалтай үзэлцэх эсвэл цутах гэсэн л хоёр реакц үзүүлдэг юм л. Одоо байгалаараа гэсэн үг. Байгалаараа гэдэг нь юу гэхээр нөгөө хараат миний одоо хүмүүст хэлдгэр бол хараатан тарих гэх юм уу? Хараатан тарих. Бид нар хараатан тарих гэх хамгийн анх үүссэн тарих гэдэг. За энэ тарих маань л юу гэхээр энэ хоёр үйлдэл хийждэг. Арслан ирлээ харж байгаа. За би энэ арсланг барахгүй юм чинь цутъя. Туулаа ирээд хөлнөөс чинь майжлаа гэхэд цутахгүй нөгөө туулаа барьж аваад шийдэх ч юм уу те. Fight гэж зодтолдох гэсэн тэр тэмцэх гэсэн тэр үйлдэл хийдэг. Тэгээд тэр араатан тарих хэлээд байгаа. Тэгэхээр тэр тарих маань хизээ ажиллагаа болоо. Тэгээ орчин үед бид нэг ингээд жоохон хүний хэлсэн үгнээс ч юм уу те жоохон харилцаанаас болоод ингээд зодтолтод бол бид нар энэ нийгэмд амьдрахад хэцүү болно те ажил төрөл алдахаас эхлээд асуудал үүсдэг. Тэгэхээр яах ёстой гэхээр бид ерөөсөө араатан тарихаа ингэж ажилтдаг хамгийн түрүүнд ажиллах гэдэг гэдгийг мэдээд ойлгоод тэгээ яах ёстой гэхээр илүү ингээд логик тарихаа буюу ухаалаг тарихаа ажилуулах хичээх ёстой гэсэн. За логик тарих нь хизээ ажилт юм бэ гэхээр ерөөсөө араатан тарих ажиллаагүй үед ажиллана. Яг тэр араатан тарих маань логик тарихыг хамгаалаад ингээд чимэг болгочдөг байхгүй. За би мэд чинь би аюулт орсон байх чиний над логик могч хамаагүй гэд. Тэгээ нэг үйлдэл гаргачихаа дараа нь энэ дээр харамсдаг. Тэгээ ухаалаг тарих бол сүулт үүссэн. Тэгэхээр ухаалаг тарихыг ажилуулахын тулд бид нар энэ араатан тарихыг чимэг болгох хэрэгтэй гэсэн шүү дээ. Яаж чимэг болгох вэ гэхээр хамгийн энгийн амархан арга бол юу гэхээр ерөөсөө гүнзгий амьсгална. Гүнзгий амьсгал. Амьсгал дээрээ төвлөрөөд нэг сонсчихсан багталтай хүмүүс за ядаж нэг 5 удаа ч юм 10 удаа гүнзгий амьсгал. Канонда гардаг шүү дээ ингээд асуудал үүсэл маш хэцүү зүйл болохоор нөгөө суулгаж байгаа л тайвшруулал за амьсгалын хамттай амьсгалыг гэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан гэсэн. Эсвэл хүүхдүүдийг бас бид нар тэгдэг тийм. За тайвшраа хоёлаа ингээд за гүнзгий амьсгалаа гэдэг. Энд чинь юу гэдэг юм хэрэг нөгөө араатан тарих буюу нөгөө сэтгэл хөдлөл рүү явдаг тарихыг маань жимэг болгоод тайвшруулад за байж байгаа одоо асуудал юм байна. Окей. За одоо логик тарих ажиллавал одоо яах вэ? Дарыг удаа яах вэ? Энийг нөгөө fight flight гэдэг одоо араатан тарихаараа эсвэл одоо гомдож уурлах ч юм уу. Тэрнээс болоод янз бүр үйлдэл хийх гэдэг араатан тарихаас илүү яаж логик тарихаа гаргаж ирэх вэ гэдэг тэр зүйл чинь хизээ гарч ирдэг гэхээр ерөөсөө гүнзгий амьсгал хийгээд нөгөө тайвширсны дараа л гарч ирнэ гэсэн. Тэгээ яг тайвширлтаас 5 удаа амьсгалаа тайвшрахгүй л дээ зарим зүйл дээр би нэг тийм бичлэг хичээлөө пост харсан байна. Их нэртэйгээ муудалцаад нэг залуу Америкт гэлүүдээ 400-500 км алхацсан байсан гэж байгаа байхгүй. Нэг талаасаа жоохон хөвгчлөлтэй юм шиг боловч нөгөө талаасаа нөгөө хүн маш их бохомцсон л байна л да. Тэгээд тайвшрахын тулд 400-500 км алхсан байгаа байхгүй. Хэрвээ алхаагүй шууд гэрлүү ороод одоо яа тийм тийм зодтолтод муудалцаад ингээд хэрэлдсэн бол салгах ч юм уу одоо бүр хоорондоо муудалцаад хөвжүүлдэг. Дараагийн хүнд асуудлууд дараа нь харамсаад эхлэх асуудлууд бий болно шүү дээ. Ялангуяа гэр бүл дээр бол маш олон жил амьдарсан үр хөвгт болсон хүмүүсийн хувьд бол тийм араатан тархинд удирдахсан алхмуудыг бол хийж болохгүй байгаа юм. Гэвч бид нар энэ тархиныхаа юг ойлгохгүй гасаа болоод сэтгэл хөдлөлөөрөө л зүгээр жолоодогдоод маш олон зүйлийг хийчдэг. Тэгээд тэрэндээ харамсдаг. Тэгээд өөрийгөө зүгтдэг. Би ястаа тэнийг мэнийч гэдэг юм уу тийм. Уул нь бол тэр тархиал жоохон удирдаад бид нар амьсгалаараа чиглүүлээд одоо цагт байгаад сурчих юм бол болно гэсэн үг. За ном маань үл ерөнхийдөө бол энэ зүйлүүдийг ярьж байгаа. Тэгээд гол хэлж байгаа санаанууд маань юу гэхээр жижигхэн зүйлүүд, жижигхэн зуршлууд бидний амьдралд маш том өөрчлөлтүүдийг авчирдаг. Заавал ингээд өдөрт 20-30-40 минут суугаад бяцлал хийгээд хасаа илүү та тухайн өдөртөө анхаарсан санамсар гэж ярьж байгаа. Тийм байхыг хүсэх юм бол эдгээр зүйлүүдийг хэрэгжүүлэх юм бол боломжтой гэсэн. Яг тэгэхээр бид нар өөрийгөө илүү удирдах гэсэн үг шүү дээ. Эхлээд өглөөнөөс эхлэх нь вэ. За тэгээд өдрийн турш ингээд сэтгэл санаа чаа илүү даван багтах гэх юм бол амьсгал дээрээ төвлөрөх юм вэ. Ямар ч зүйл хийж исэн нөгөө олсон дээр алхаж байгаа хүний дотроо төсөөлөд тэр зүйл дээр 100% анхаарна. Хүүхдтэйгээ ярьж байгаа хүүхдтэй 100% анхаарч ярина гэсэн үг. Тэрнээс шиг ингээд сонсоод байгаа шиг гүүч юм шиг өдрөн ч харахгүй хаан гэдэг хэцүү хөвчүүд байдаг шүү дээ. Тэгэхгүй гэсэн үг. За ажил дээрээ ч гэсэн ялгаагүй. Хүнтэй ярих таач ялгаагүй 100% анхаарна. Хариулт мөрөлхөө яарахгүй гэсэн үг тийм ярьсан. За орой яах юм гэхээр тухайн өдөр ерөнхийдөө нэг эргэж хараад за юу сайн болсон яасан би юу сурсан юун дээр алдсан юун дээр онсон гэдгийг бодно. Гэхдээ хит их бодож стресстгүй өнгөрсөн ирээдүгөө бодож байхгүй гэсэн үг. За эргэцүүлээ эзэн бол уучлалтай дүрийн зүйлүүдийг хийгээд унтахаас өмнө ядаж цаг 2 цагийн өмнө утаснаас ангид байна. Яг тэр утас бидний тарихыг донтуулсан гэдэг байна. Маш богино хугацаанд ингэ гоё зүйл гарч ирдэг те тэн дээр лайк даруулдаг ингэдэг. Шин тархинд нөгөө допамин гэдэг бодис үүсгээл хуруугаа нэг жоохон хөдлөхөд л тархицсан азж жаргал мэдрэл дахиад нэг хөдлөхөөр азж жаргал мэдрээд байгаа байхгүй. Тэгэхээр чинь ийм амархан зүйл тархид онтчихж байгаа байхгүй. Яг тэрийг болохоор тусдан дараа нь тархины эсэнд одоо номны талаар
яриулъя. За тэгээд асуудал зүйл янз бүрийн зүйлүүд тохиолдох юм бол бид нэр ерөөс үйлдэл хийхээс өмнө хариу өгөхөө бодох хэрэгтэй гэсэн үг. Ерөнхийдөө санаа нь болохоор эмоцоор удирдахгүй, аратан тарихаар удирдахгүй, логик тарихыг гаргаж ирнэ. Тэгэж гаргаж ирэхин тулд яах вэ гэхээр ингээл биенд чинь ер нь мэдрэгдэж эхэлдэг хүн стрессдэг ч юм уу бухимдах, хитэх баярлах бас орно шүү дээ. Зүрхийн тоглолт нэмэгдэх ч юм уу тэг ингээд хөлс гарах. Танаасаа ингээд нэг эвгүй болоод эхэлдэг, гизс ингээд моширдог ч юм уу. Энэ зүйлүүд чинь би чинь бол хэлээд байгаа байхгүй. За надад энэ эмоц, энэ мэдрэмж таалагдахгүй шүү. Энэ үйл явдал таалагдахгүй. Эсвэл би ингээд хитэх баярлж ингээд тэг хитэх баярлахаар бас хүмүүс жоо сонир үйлдэл хийждэг шүү дээ. Тэгэхээр хит баярлахгүй хит одоо уурж ухамдахгүй байхын тулд биеийнхээ энэ хилэмжийг анзаараад тэр зүйл тэр тохиож хамт мэдрэгдэл эхлэх юм бол за миний одоо аратан тарих гарч ирж байгаа юм. Гүнзгий амьсгалын. Тэгээд 5-10 удаа үнэхээр гүнзгий амьсгал зөвхөн амьсгал дээр төвлөрөд. Тэрээс амьсгалж байхдаа за энэ дурагт би юу гэж хэлэх үү, яах вэ гэх юм те. Тэгээд тарагийн асуудлуудаа ингээд яаж хэрэлдэх үү, ямар хариу өгөх үү, ярих үү гэдэг дээр төвлөрөхгүй гэсэн үг. За тэгэхээр 5-10 удаа гүнзгий амьсгалаад асуудлыг бол намж агаад логик тархиал гаргаж ирэх гэдэг наа гэсэн үг. За нам маань ерөнхийдөө бол ийм бүрхүү агуулмжтай байгаа.